ярьсан баг. Үзэгч тавтнаар амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадар Шинж оруулна. За энэ нар үзэгч тавтантай уулзуулж студидтэй ярилцахаар нийслэлийн Сүлгэрийн тамгын газрын дарга гэрэлчүүдийг урьдчилсан байгаа. Урилгыг хүлээн авч хүрэлцээс танд баярлалаа. За нийс хот маань төрс өдрөөр тэмдэглэж байгаа. 375 жилийн тохиож байна. Жил бүрийн 10 сарын 29-ний өдрийг нийслэлчүүд маань ийхүү төрс өдрөөр тэмдэглэдэг байгаа. Тэгээд танд бас нийслэлийн төрс өдрийн баярын төргий. Баярлалаа. Танд ч бас баярын төргий. Мэдээж хоёлаа энэ түүхтэй байгаа хэрхэн яаж өгтөж байгаа талаар ярилцах хэрэгтэй байх тийм ээ. Тэгээд 375 жилийн бид нар бүтэн жилийнхаа туршлагыг хийж байгаа юм бол та. Ер нь бол 157 ажил төлөвлөсөн байсан. Тэгээд ингээд одоо хийгээ яваад одоо гол одоо оргил арга хэмжээнд бол маргааш нэг өдөр болох юм байна. 28-29-нд. зөв өнгөрсөн хугацаанд бол хийсэн гол ажлуудаас би энэ ой тэмдэглэлтэй холбогдлоо бид нар нэг хичээсэн зүйл бол Улаанбаатар хотын түүх архивыг сайжруулах ийм асуудлыг анхаарсан. Ягаад гэвэл ой тэмдэглэх гэдэг чинь бол түүхэл нэг ирж хараж ирээдүгөө тодорхойлох нэг тэмүүлээ. Экшн шүү дээ тийм. Яг энэ додод хоргон экшн дээр бид нар Улаанбаатар хотынхоо түүхийг яг баяжуулах ийм арга хэмжээг бол нэлээд авсан гэж авах гэж хичээсэн. За хамгийн түрүүнд одоо би өмнө тавьсан байгаа нийс Улаанбаатараас ондраалын бичиг түүхэн товчооныг хийсэн. За энэ бол ингээ хроника гэдэг Германы одоо фирмийн арга зүгээр дэлхийн стандарт хүрсэн ийм ондраалын бичигтэй болж авсан. Энэ маань одоо 1639 он Улаанбаатар хот анх тэр одоо ширээ цагаан ууранд суурай тавьснаас хойш тэгээд ялангуяа 12 оны 2 сарын 6-нд богдын лүндэн гарч их хүрээ гэсэн нэрлэгдсэн нийслэл хүрээ гэж нэрлэгдсэнээс хойш бүх ондраал яг оноор байгаа. Тухайн жил Улаанбаатар хотод нийслэлийн одоо даах хүрээнд нийслэл хүрээнд нийслэл хүрээ Улаанбаатар гэдэг нь. Тэгээ энэ бүх асуудлыг гаргасан энэ ном маань их одоо ондраалын бичгтэй болж хүнээр явах юм бол одоо өөрийнхөө түүхээ бичих ийм арга зүйтэй болж байгаа. Тэгээ энийг ингээд цаашаа баяжуулаад ингээд явах ийм ажил хийсэ. Энэ бол их чухал ажил болсон. За бид нар бас мөнгөнд хэрэгжүүлээд Улаанбаатар хотын барилгачлалын түүх гэж Эсхийн хотоос одоо орчин үеийн хот болсон энэ түүхийг бас харуулсан бас юу ном гаргаж альбом гаргасан. За тэр маань бол энэ ойн хүрээнд хийгдэж байгаа түүхээ баяжуулах нэг том ажил. Сая бид нар өчигдөр энэ бүтэн сайдэр нөгөө Санкт Петербургт байгаа Монголын Оросын одоо нэрт аялан жуулчлагч Монгол судлаач Козлов гэж хүн байдаг. Манайхан мэдэх баг. Козловын гэрийн Санкт Петербургт байдаг гэр музейгаас нь Монголын түүхтэй холбоотой сан хөмөргөөс нь зарим зүйлийг худалдаж авч бас авчирсан. За ингээ Улаанбаатар хотын музейд тэргээрээ бид нар згсэн гаргаж байгаа. За тэнд бол одоо Улаанбаатар хотын түүхтэй, нийслэл хүрээний түүхтэй маш сонин зургууд олдсон. Одоо ганцхан зураг гэхэд жишээл одоо хүүд авлаа гэдэг одоо бид нар наадам гэдэг газар бол аль 1780-аад онд юу гэдэг даншиг наадам бид нар хийжсэн. Тэр үеийнхэн тэмдэглэлүүд байна шүү дээ. Яаж одоо хийжсэн, яаж хийжсэн. Тэгээд тэр даншиг наадмууд хийжсэн зарим сүүлийн үеийн зургууд бас байна. Тийм учраас бас энэ юу бол бидний хувьд бол сонин зүйл болсон. За сая бид нар Улаанбаатар хотын түүхийн асуудлаар 6 орны эрдэмтэд оролцсон бас олон улсын эрдэмтдийн баг хурал хийсэн. За энэ 6 орны эрдэмтэд Улаанбаатар хотын түүхийн асуудлаар бас сонирхолтой хэлтүүд тавьсан. За энэний хүрээнд нэг хийгдсэн зүйл бол манай түүхийн хүрээлэнгийнх нэг олд хийснээр бас тэр хурал дээр бол зарласан. Тэр нь юу гэхээр зэрэг бол өндөр гэгээний үед бас ажиллаж байсан өөрийнх нь номын хийд байсан бас сардийн хийд гэж байдаг юм байна. Сардийн хийдийн одоо Төв аймагт байдаг, Эрдэнэ сумд байдаг туурыг олсон. За тэр туур дотроос бас зөвхөн туур гэхээсээ илүү бас бурхан тэр зам 6 өөрийнх нь тэр үеийн одоо хийцээр хийсэн үнэт зүйлс түүхэн зүйлсээр олдсон. Энэ бол бас их одоо билетэлтэй их сайхан зүйл болсон. Улаанбаатар хотын түүхийг асар том одоо арвижуулж байгаа. За оюутны эрдэмтдийн баг хурал хийсэн бид нэр 50 гаруй оюутан суудсан Улаанбаатарын тухай ярьж байхад бол бас гоё санагдаж байсан. Ягаад гэвэл ер нь ягаад Монголын нийслүүд нүүдэг байсан юм. Ямар учраас номын хүрээ, ямар учраас их хүрээ, ямар учраас та хүрээ, нийслэл хүрээг нэрлэж байсан. Ингээ энэ түүхэн үйл явдлуудыг манай оюутан залуучууд судлаад ингэж байгаа асуудал бол маш их гоё байсан. Бид нар бол ер нь бол Улаанбаатар хотынхаа музей сайжруулах, Улаанбаатар судлалыг хөгжүүлэх энэ асуудал дээр бол энэ гарах ёстой юм байна гэж өнгөрсөн мэддэг юм бол ирээдүгөө мэддэг гэдэг
Ийм учраас энэ манай аан ажлууд бол тийшээ маш их чиглэсэн гэж бас хэлмээр байна. Тэр нүүдэлчин улс бас суурин иргэншил шилжих тэр цаг үед мэдээж хэрэг тэр түүхийнхаа үнэт зүйлсийг авч үлдэх гэдэг зүйл бас хүндхэн байдаг байх гэж би бодож байна. Тэр тухайчсан бичигдсэн байдаг те. Яг одоо ингээд суурин иргэншил шилжлээгээд тэр цаг мөчөөс хойш ер нь бидний түүх архив ер нь хэр найдвартай хадгалагдаж байна вэ? Одоо ингээд яг би түрүү хэлсэн 12 оны 2 сарын 6-ны богдын лүмдэнгээс хойшхийг бол бид нар он дарааллын байдлаар ямар нэг байдлаар он дарааллын үйл явдлын үзмийн одоо бичиж энэ номыг гаргасан. Саяхан бас нэг ном бол захим ном гарсан. Тэрийг би бас мартсан байна. Тэр бол 1990 оноос хойш Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа гэж байсан. Дараа нь хотын хамгийн газар гэж байгуулсан. Дараа нь хотын ер нь Улаанбаатар хотын нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд гаргасан бүх шийдвэрүүдийн захим номыг гаргасан бид. Улаанбаатар хотын бүх байгууллагуудын түүхийг багтаасан ийм он дарааллын бас захим номыг гаргасан л да. Энэ бол одоо жишээлбэл манай хотын хэмжээгээр байгууллагуудынхаа ой санамжийг түүх архивын эмх цэгцийг сайжруулахад бол бас том одоо үйл явдал болсон. Тэгээд бид нар бол энэ ажил мэдээж нэг удаа ингээд зогсохгүй ингээд цаашдаа байнга өргөжж явах хэрэгтэй. Өнөөдөр тамгын газрын 2 дугаар давхарт бид нар Улаанбаатар хотынхоо гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа. За Улаанбаатартын 375 жилийн зориулсан марк гаргалаа. Тэгээ энэ бүх юм бол энэ ойн тэмдэглэлийн хүрээнд, ойг тэмдэглэх хүрээнд хийсэн нэг том одоо блок асуудал. Мэдээж нөгөө блок асуудал бид нар бүтээн байгуулалтын асуудал байсан. Энэ жил бол Улаанбаатар хотод ойдоо зориулж бас баггүй ажил хийсэн. Тэгээ одоо авцаануудынхаа төсвүүдийг бүрэн хэрэгжүүлж дууслаа. Маргааш бид нэр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын дээд шагналыг хамгийн сайн зам, хамгийн сайн одоо барилга, хамгийн сайн үйлдвэр, хамгийн сайн инженерийн байгууламжийн 4 одоо номинацаар шалгаруулна. Энэ жил 57 байгууллага нэрийг дэвшүүлсэн. 57 төсөл өөрийгөө би Улаанбаатар хотод одоо хамгийн сайн ажил хийсэн гэж гаргаж байгаа. Энэ бүх юм чинь бас өнгөрсөн жил эдгээр хямралтай янз бүрийн хүндэл бэрхшээл гэдэг баггүй зовлон яриад байсан гэсэн манай Улаанбаатар хотын хэмжээнд бол хийж бүтээх ажил бол багасаагүй гэсэн ийм одоо дүгнэлттэй байгаа. Маргааш бид нар үндэсний бүтээн байгуулалт нийслэлийн бүтээн байгуулалтын дэд шагналыг болгоно. За нөгөөдөр бол гол арга хэмжээ бол бид нэр Чингисийн талбайд бол нийслэлийн баярыг тэмдэглэнэ. Анх удаа бид нэр парад шоу хийж манай нийслэлийн 36 байгууллага, компаниуд, театрууд, одоо төрийн үйлчлэгээний байгууллагууд өөрсдийнхөө байгууллагын онцлог олд амжилтаа харуулсан ийм одоо театрчсан тоглолтууд явагдана. Зөвхөн одоо өмнөхтэй ярьдаг нөгөө октябрийн баяртай адилхан туг барьж ихсэхгүй. Өөр өөрийнхөө онцлог түүх бүх юм харуулад за хэн нь одоо илүү сайхан үзэгчдийн сэтгэлд хүрсэн ийм хийх нь тэрийг бас бид нар шалгаруулна. Тэгээ яг тэр үеэр нь бол их хотын хямдрал гэж бас Улаанбаатар хотын хэмжээнд их хотын хямдралууд явагдав. Тэрний үзэгсэн худалдаа Чингис Баатар ажиллана. Хоолны фестиваль хийн. Улаанбаатар хотоос болж байгаа 20 гаруй ресторан, зоогийн газар, хоолны сүлжээнүүд өөрсдийнхөө хоолоор манай иргэдийг за хамгийн наазах нь хямдарснаар айгуул үнгүүгээр айлах ийм ажлуудыг хийнэ. Ингээд энэ бол бүтэн өдөр үргэлжлэнэ. Оройн бол бид нар залуучуудаа зориулсан, нийслэлчүүдэд зориулсан концерт зэнгүү хийн. Тэгээ 22 цагт одоо ёслолын бодлого хийгээд ингээд ерөнхий аль биесийн арга хэмжээнд маань дуусахаар мэдээлж ажиллаж байгаа. Маш олон хөрөлцөж тийм. Ер нь нэгэр болох нь шүү. Одоо бид нар бол энэ жил бол миний хотын төрсөн. Тэгээд одоо маргаашийн нөгөөдрийн хамгийн гол арга хэмжээ бол манай ёслолын арга хэмжээ бол хоёр арга хэмжээ байгаа. Нэг нь бол өглөө 9 цагаас нийслэлийн иргэдийн төлөөстэй хурлын хүндэтгэлийн чуулган хийн. За энэ хүндэтгэлийн чуулганд манай гадаад дотоодоос ирсэн дарга нар төлөөлөгчид бол баяр хүргэж өгөх хэлнэ. Нийслэл хотын засаг дарга нийслэлчүүдэд хандж илгээлт гаргана. За ингээд энэ дараа бол 15 цагаас манай Улаанбаатар хотын ерөнхий улсын сургуулиудын 1500 хүүхэд оролцсон гала тоглолт болно. Найрал дууны. За энэ бол манай жилийн жилд одоо бид сүүлийн 3 жил хийж байгаа. Ер нь бол бид нар бол тийм том одоо төрийн концерт шиг нэхээс илүү нийслэлийнхаа хүүхдүүдийн одоо найрал дууны баярыг хийгээд энэ бол ингээд жилээс шиж өргөжөөд одоо баг одоо энэ жил бол яг эцсийн дүн гарааг байна. Бараг 10,000 хүүхэд хамарч 2-3 үе шатаа явагддаг байхгүй. Тэгээд тэрний одоо эцсийнх нь
галаа тоглолтыг яаж шалгаруулж тэд нар маань бас шагналаа авч тэгээд зөвмөрөө нэгдсэн том тоглолт үзүүлж байгаа. Тэр маань манай оргил гол арга хэмжээ болох юм. Ер нь жилийн жилд бид тэгж одоо хийж байна гэсэн юм төлөвлөлт байгаа. Эрдэнэ чулуунд байгаа таныг гэр чулуунд байгаа таныг урагтай би бас нэг зүйл бодож байсан. Өөрөөр хэлбэл хотын иргэний үүрэг хариуцлага гэж юу юм бэ? Нөгөө талаар хотын соёл гэж юу юм бэ гэдэг хоёр зүйлийг бас одоо тийм ээ голлож яриа гэж бодсон л да. Өнөөдөр бол нийт хотмор 300 гаруй мянган хүн амтай болчихсон байгаа энэ цаг мөчид бид үнэхээр одоо хот маань ачаалаад авах үүдэг зүйл ярина. Түүнтэй зэрэгцээд хотын иргэн байх хариуцлагын тухай бас ярих заашгүй шаардлага бий болоод байгаа гэж бодоод байна л да. Бидний хүрээнд бол бас нэг 2 ном гаргасан би ямар нэгдүгээрх нь бол бид нар хотын иргэний лавлах 2014 гэж гаргасан. Тэр бол хотод амьдарч байгаа хүн ямар одоо байгууллагада яаж харьцах вэ гэдэг гаргасан байгаа. А нөгөөх нь бидний энэ жил бол зориуд хийсэн. Энэ бол Улаанбаатар хотын 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний танилцуулга хийсэн. Ерөнхий төлөвлөгөөний танилцуулга. Энэ танилцуулгыг одоо ингээ манай Азийн сантай хамтраа бид нар хэрэгжүүлээд ингээ гаргасан. Ерөнхийдөө яагаад энийг гаргасан гэхээр ерөнхий төлөвлөгөө мэдэхгүй бол хот өөр толгойг гэсэн үг байхгүй. За. Хэдийгээр Монгол Улаанбаатар энэ 5 дахь ерөнхий төлөвлөгөө. Өмнөх 4 дахь ерөнхий төлөвлөгөө зөвхөн барилгын мэргэжлийн хүмүүсийн мэддэг баримт тавьчаар дууссан байхгүй. А одоо бид энийг гаргаж энэ иргэдтэй нээлттэй болох юм ажлыг хийж байгаа. Яагаад гэхээр энийг дагаад одоо бид нар Улаанбаатар хотоо дөрвөнтэй хот болгох гэж. Дөрвөнтэй хот. Улаанбаатар хот бол хэдийгээр нийслэлийн хот гэхээр засгийн нэгж боловч нөгөө талаас хот гэдгээрээ бол хамтран амьдарч байгаа хүмүүсийн олонлог шүү дээ. Энэ олонлог хүмүүс өөрсдөө удирдаад зөвмөрөө ингэж амьдрья тийм ээ. Одоо хогоо тэгж хамаагүй хаяхгүй шүү. Миний цонхыг хааж байшин барихгүй шүү тийм ээ. Ногоон гэрэл асахаар зогсдгийг шүү. Одоо юу байдаг? Энэ бүх юм ингэж одоо төлөвлөж заа тэгээд хотын дарга ингэж сонгоно шүү. Хотынхаа төсвийг ингэж бодож шүү, ингэж шийдвэр гаргая шүү, иргэдээс ийм юм заавал асууж байгаараа тэгээд ингэж одоо өөрөөгөө зохион байгуулах ийм субъект бол хот байхгүй. Тэгээд энэ үднээсээ бид бол дөрвөнтэй хот болох гэж байна. Тэгээд дөрвөнтэй хот болохын тулд бид энэ иргэдтэй ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг одоо хэлбэршүүлсэн хэлбэрээр энэ бол энэ одоо 20-30 том бат юм байгаа шүү дээ. Энийг одоо ингээд хэлбэршүүлсэн болгоод энийг өдөр бас өргөнөөр хэвс тарах гэж. Тийм бол та эндээс хараад одоо шил миний амьдарч байгаа дүүрэг одоо ирээдүйд юу болох, аял жуулчлах болох юм уу, өндөр байшин гэх юм уу, амны орон сууцных юм уу, үйлдвэрийн орон болох юм уу те. Ер нь бол Улаанбаатарын бүсчлэлж яах гэж байгаа, хаана усаа хангамж төвлөрсөн байх, хаана амны орон сууц давмгаалах юм бэ ингэж мэдж явах юм бол тэр хүн амьдралаа зохицуулахтны хэрэг болно. Хоёрдугаарт нь ерөнхийдөө хотынхаа бодлогыг бол иргэдээрээ хүлээн зөвшөөрүүлэхэд хэрэгтэй болно. Энийг хараад энд одоо болохгүй гэсэн юм байна. Тэгээ энд усны хамгаалтын бүс байгаа юм байна. Ингэж одоо ийм мэдээлэл байх хэрэгтэй. Тэгээ энэ мэдээллийг бий болгож Улаанбаатар хотыг бид нар одоо ганцхан төвтэй биш 8 одоо том төвтэй ийм хот болгох ажлыг эхэлж байгаа шүү дээ. Энэ жил одоо Баян хошуу сэлбэд бид нар Азийн улсын банкны шугам зээлээр тэгээд энэ Улаанбаатар хотын оролцоотойгоор дэд төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлж байгаа. Тэгээ энэ бүхэн чинь энэ хотынхоо задлах нөгөө талаас нь хотынхоо нэгдсэн одоо ийм дөрвөнтэй болох гэсэн ийм асуудал гаргаж байгаа. Тэгээд дөрвөнтэй хот гэдэг бол өөрөөрөө зохион байгуулах хэрэгцээ одоо үндэстэй чадамжтай болсон хот. Тэгээд тэр дөрвөнд бол одоо яг өөрөө чи асуудал хамгийн гол. Та энэ хотын иргэн байх юм бол ямар зүйлийг хийж болох вэ? Ямар зүйлийг хийж болохгүй? Юуг одоо дагаж мөрдөх ёстой юу гэдгийг бол гаргаж өгч байна. Тэгээд энийг одоо бид нар дөрвөнтэй болох процессыг одоо энэ 11 сараас эхлээд нэлийн одоо явна. Сүүлийн 2 жилийн турш энэ дээр бид нар бол төсөл хэрэгжүүлсэн. Одоо бол Улаанбаатар хотын үндсэн дүрм бол ерөнхийдөө гарцсан. Гэхдээ үндсэн дүрмийг гараад хангалтгүй цаашаа салбарлаад дагаж мөрдөх одоо шил ногоон байгууламжийн дүрм, зам засварын ашиглалтын дүрм тийм ээ. Ингээл одоо бүгдээрээ ингээ хог хаягдлын дүрм гэдэг ингээ явна. Тэгээ тиймэрхүү салбарын дүрмүүдийг гаргаад одоо бид нар хотын одоо өдөртөн зүгээс барьж байгаа байр суурь юу гэхээр бид нар 11 сард юуны төрөнд бол Налаах, Багнуур хотыг өөрийн дүрмтэй хотод болгоё гэж бодож байгаа. Тэр одоо манай үзэгч зарим хүн сонирхдаг бол Улаанбаатар Монголын энэ тэнх хотод одоо шил Орхон аймаг байна, Ховд хот байна тий. Дархан гэдэг өөртөө дүрмтэй болно гэж бас зарлаад илээ шүү. Тэгэхээр Улаанбаатар одоо энийг бол бид нар нэлээд эртнээс төлөвлөд явцсан. Одоо бид нар ингээд Багнуур, Налаах хотыг дагуул хот болгох, өөрийнх нь дүрмтэй болгох ийм ажлуудыг эхэлнэ. Улаанбаатар хотод бас дөрөв дотор хот байгуулах санаачлалууд бас нэлээд гарцсан байгаа.
Ерөнхийдөө хот маань 1.3 сая хүнтэй ийм хот гэхэд бол энийг бол зөвхөн нэг төвөөс ялангуяа хотынх нь өдөр тутмын аж ахуйн ажил инженерийн байгууламжийн тохиргоо энэ бүх зүйлийг нэг төвөөс дандаа хийх гэхэд хэцүү шүү дээ. Тийм учраас одоо энэ хотхнууд бий болгох, өөрөө өөрсдийнхөө удирдах авч явах чадвартай эдийн засгийн бүсчлүүдийг бий болгох гэдэг бол бас Улаанбаатар хотын хөгжлийн цаатлынх нь цаашдынх нь хандлага байна. Зарим нэг хүмүүс ярьдаг л Улаанбаатар хот дэлхийн одоо өндөр өртөгтэй хотуудын тоонд орж байна ч гэдэг юм уу. За бусад саятай хотуудын жишээс харах юм бол хотод амьдрахын тулд татвар төлдөг байх жишээтэй. Манай энэ механик өсөлтийг хязгаарлахын тулд ийм татвар хэрэгтэй байна гэдэг зүйлийг одоо ярьдаг хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Энэ тал дээр энэ хотын зэрэг яваад байна гэдэг. Ер нь бид нар Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх энэ ерөнхий төлөвөө гаргасантай холбогдуулаад энийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн стратеги гэдэг бас баримт гаргаж байгаа. Өнөөдөр бид нар тэрийнхээ хэлцүүлгийг бас иргэн тахимдар хийсэн. Тэрэндээ бол бид нар яг Улаанбаатар хотыг эдийн засгийнхаа субъектийн хувьд бол 30 он хүртэл яах юм бэ? Энийг гаргаж байгаа. Одоо хотын татвар байх юм. Яг Улаанбаатар хот бол маш одоо эдийн засгийн хувьд маш сонирхолтой хот. Одоо жишээлбэл Парис хотод бол машин худалдаж явахд бол маш хямдхан гэж байна. Парис хотоос ирсэн хүмүүс ярьж байсан. Машин унах бол амар өндөр зардалтай. Бензин амар өндөр. Бүх машины бүсчлэр ороход бол ийм төлбөр төлдөг. Зогсоол дээрээ төлбөр төлдөг. Би машин авах надад хамгийн амархан асуудал. Машин арчлах гэдэг бол унах гэдэг бол туйлын одоо зардалтай. Тийм учраас би нийтийн тээврээр явдаг. Сая манай хотод дараа Лондон очоод Борис Джонсон гэж хотын мэртэй уулзаад лондончуудын 92% нь нийтийн тээврээр явдаг гэсэн. Тэгэхээр энэ шиг хавуулах Улаанбаатар хот бол одоо нийт одоо би түрүүний тоосон нийт одоо Монгол улсад байгаа машины бараг 60% нь холигчээд ийм газар байхгүй юу? Нийт машины. Тэгэхээр Улаанбаатар хот хэдийгээр одоо Coca-Cola адилхан үнэтэй магадгүй хоол адилхан үнэтэй боловч яг амьдрах суур зардал багтаа. Өнөөдөр Улаанбаатар хотын усны 1 литр ус дархан Эрдэнэт хотынхаас хүртэл 10 дахин бага шүү. Хямдхан шүү. Цахилгаан. Ер нь бол Улаанбаатар хотод бид нар бол дэндүү одоо социалист загвараас гарч чадах одоо хатуухан хэлэхэд бол би эдийн засгийн хувьд би хэлэхэд Улаанбаатар хотын үндсэн суур зардууд бол маш одоо юу гэдэг вэ? Алдагдaltaа, эрчим хүч татаацтай, ус татаацтай, дулаан татаацтай. Тэгээ дандаа юм татаацын бодлоготой тэгээ газар нь үнгүй. Нэр шүү. Тэгээ дээр нь одоо татвар байхгүй. Хүн дуртай газараа дуртай үедээ орж яд хашааваараа суучна. Үерийн амдар буучаад аваа намайг эндээс хамгаалж өг гэж хэлнэ. Эзэнгүй газар буучаад гэрэл татчих өг гэж хэлнэ. Үнэхээр одоо яг энэ зүгээр ингээд иргэн хүнийхээ хувьд эдийн засгийн хувьд би хэлэхэд бол хатагт бол манай хот бол маш одоо тийм өртөг журам цэгц дэг шаардлага их сулхны юм газар аа. Энийг өөрчлөх хэрэгтэй бид нар. Энийг өөрчлөхийн тулд дөрмийн өөрчлөлт гаргаж ирэх хэрэгтэй. Тэнд хот руу орж ирж байгаа хүн гэдэг бол өөрөө тодорхой хэмжээний үүрэгтэй хоримтлалтай тодорхой хэмжээний одоо өөрийгөө авч явах энэ том одоо метрополитен болсон хотод чинь өөрийгөө авч явах ийм эдийн засгийн чадварыг шаардах хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо манай үндсэн хуулиар тэрийг болдгоо. Монгол улсын хааж амьдрах хэрэгтэй вэ? Одоо бид нар Улаанбаатар хотод ирж амьдарч байгаа хүмүүсээс орон сууцныхаа асуудлыг тавиа гэдэг асуудал явах. Тэгэхээр хориглцдаг. Одоо Батбул даргын нэг одоо маш зөв шаардлага байдаг шүү дээ. Энэ бол дэд үтцсэн хөгжөөгөө газар бол хүн сууршиг хориглоно. Заавал төвлөрсөн дэд үтцтэй байлгаа яг л ингээ ярих газар эрхийн асуудал яригддаг байхгүй. Тэгэл энэ маань яг өнөө үед бол хариуцахгүй байдлыг тэгээ дээр нь өөрөө чи хэлдэг механик өсөлтийг ер нь хөгжиг хойшин татсан ийм алхмууд бий болгочод байгаа. Энэ бүхнийг хийхэд бол мэдээж хэрэг нийслэлийн иргэдийн энэ сэтгхүүд бие тэмээ энэ улсын хааны нийслэл амьдарч байгаа энэ нэг ийм оюун ухааны нэг өөрчлөлт байна да сэтгэлгээний өөрчлөлтийг энийг хийх ёстой. Энэ ажлыг эхэлж чадсан уу? Бид сая Улаанбаатар хотод энэ жил бол 2 том хөтөлбөр баталсан. За. Нэгдүгээр нь ухаалаг Улаанбаатар гэж. Энэ бол одоо технологийн удирдлагатай хот болох гэдэг бид нар. Хоёрдугаар нь бол найрсаг Улаанбаатар. Энэ бол яг өөрөөр хэлбэл хүмүүсийн сэтгэлгээ. Өнөөдөр Улаанбаатарт бас ахаад нэг сони юм бэ. Дэлхийн хүмүүсийн очиж үзэх 10 одоо хамгийн их анхаарал татдаг очдог сонирхолтой газрын нэг гэж байна Монгол улс. 4 ч ихсчлээ 6 ч ихсчлээ. За тэгсэн мөртлөө хамгийн очихоос айдаг найрсаг бас 10 хотын нэг. Айцтай. Өөрөөр хэлбэл энэ бол мэдэхгүй учраас тэгэхээр энэ бүх юм чинь бид нар
гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр манай Найрсаг Улаанбаатар бол бид нар инээмсэглэж байгаа Улаанбаатар хот, инээмсэглэж байгаа монголчууд, инээмсэглэж байгаа үйлчлэгээ сайтай хууль дүрмээ сахидаг ийм л одоо хотоо хөгжүүлэхийн төлөө тэр Найрсаг Улаанбаатар гэсэн хөтөлбөрийг бид нар баталсан. Сая одоо Улаанбаатар хот саяхан бас эдгээр нэг бид нар Google-ийн тэр нэг гудам төсөлд манайх орлоо шүү дээ тий. Тэр чинь бол Улаанбаатар хотынхаа бас тэр чиглэлээр л хийж байгаа. Харин та бүхэн ажил хийж байгаа нөх хүмүүсийнхээ Улаанбаатарчуудынхаа сэтгэлгээнд юм хийж чадчих байгаа бол зүгээр. Одоо тэр энийг бол яг үүндээ хэлэхэд энэ бол хувь хүний хариуцлага асуудал шүү дээ. Тийм ээ. Өнөөдөр та Улаанбаатар хотын интернетийн одоо хангамжийг бид нар сайжруулах, ухаалаг хот болгоно, технологи сайжруулна, төрийн шиг онлайн болгоод ингэж яхад яг энийгээ дагаад хэрэглээний тоон бас шууд өсч чадахгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл манай хүмүүс бол тэрэнд бол дэндүү хайхрамжгүй одоо хатуухан хэлэхэд өнөөдрийн юм дээрс тэ хайхрамжгүй хандж байгаа хүмүүс маш их байгаа юм. Ягаад гэвэл төр надад үйлчлэх хэвээр, төр ингэх хэвээр. Яг өнөө өдөр бол энэ одоо төм төжигс бомб хөжүүлсэн газар чинь бол өөрөө авч явах чадвар бол бас өндөр байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би юм хэлэх чинь мэдээж одоо намайг шүмжих байх энэ хүмүүс рүү яалаа гэж. Яг нэг талаасаа бол нийслэлийн захиргааны байгууллагууд туслах ёстой. Гэхдээ иргэн та энэ рүү тэмүүлэх ёстой. Энэ рүү та өөрөө хичих ёстой байхгүй. Тэгжээс хоёр талын урсгал нийлжээж энэ асуудлыг өөрчлөхөөс биш. Энэ дээр одоо мянган сайхан яриад юм уу, мянган сайхан аюу гэдэг. Үнэхээр зарим тохиолдолд бий болгож байгаа мэдээллийн урсгалууд яг бидний хүсэж байгаа юм дээр ашиглахдаггүй байна шүү дээ. Бид нар Улаанбаатар хотод эсвэл ашигладаггүй зөвшөөрлгүй барилгуудын талаар аппликейшн хийгээл тавьсан, зам барилгын засварыг үйлчлэхийн талаар аппликейшн хийгээл тавьсан. Яг тэрийг ингээд байнга ашиглаж яах нөхөр бас мэдээж хангалттай байгаа. Гэхдээ мэдээж энд бол бас нэг юм байгаа бидний хувьд найдвартай ажиллагаа, хөнгөн шуурхай нөгөө цагт нь одоо сэргээх энэ асуудлууд бас сайн хийх ёстой. Аль талаас нь хичээх хэрэгтэй. Хувь хүнээс эхлэх ажлыг бас сонгон хаахчуд эхэлж өгч би хараад байгаа. Өөрийнхөө сонгон хаахын дүүргийнхэн хотын соёл биднээс эхэлнэ гэдэг нэг уриалга гаргаад аян өрнүүлээд байсан тийм ээ. Тэгэхээр ер нь энэ биднээс эхлэх, өөрсдөөсөө эхлэх гэдэг энэ ажилтныг ер нь хот хэр дэмжиж байна. Бид бол одоо жишээл Улаанбаатар хотод орон нутгийн хөгжлийн сан гэж энэ жил 44 тэрбум төгрөг иргэдэд тараасан шүү дээ. Тэр нь тараах ч явах одоо иргэдэд гэсэн хуваарлсан. Тэр нь юу гэхээр зэрэг бол өөрөө миний амьдарч байгаа орчинг би сайжруулна. Ийм төслийг хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүст зориулсан мөнгө байхгүй юу? Яг одоо шулуухны гэх юм. Тэгэхээр одоо энэ жил бол бид Улаанбаатар хот бол тэр 44 тэрбум орон нутгийн хөгжлийн сан. Дээр нь 15 тэрбум төгрөгийн бичил зээл 5 тэрбум төгрөгийн жижиг дунд үйлдвэрийн сан гэдэг ингээд 3 төрлийн юм гаргасан. Тэгээ энийг бол нөгөө урдынхтай айлхан зас юу хорооны застарга ч юм уу дүүргийн застаргаар хуваарлуулахгүй тул бид нар иргэдийн одоо өөрөө өөрсдөө оршин суугчийн зөвлөл хамтлаг одоо янз бүрийн сайн бүрийн санаачлагын байгууллагуудаар дамжуулж энийг хийнэ гэж байгаа. Ялангуяа өөрийнхөө орчныг тогтчуулах, өөрийнхөө орчныг одоо аюулгүй байдал болгох тийм ээ гэрэл гээгээ сайжруулах ийм ажлыг санаачилсан хүмүүст бол бид нар 20 хүртэл сая төгрөгийн төслийг бол шууд тэр хүмүүст нөхөр ингэж журам мөрөлт гаргаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бид нар бол энийг бол бүх талаар дэмжинэ. Ялангуяа одоо өөрөө мэдж байгаа гэр хаваад дахин төлөвлөх гэдэг бол ерөөсөө иргэдийн өөрсдийнх нь итгэвч наацдаг өөрсдийнх нь асуудал шүү дээ. Ягаад гэвэл та тэр газрын эзэн тий. Та тэр газрын эзэн энэ газраа би яаж эргэлтэнд оруулах вэ гэвэл миний хариуцлагын асуудал байхгүй юу. Тийм учраас бид тэр иргэдээс асуудаг юм хийгээд байгаа шин тэр. Одоо тэгвэл яг тэрийг дагаад 40-50 оны үед байгуулагдсан одоо дэд үтсийн хувьд бол хизээ аюултай хүн амьдрахад нөхцөлийг шаардлага хангахаа болсон орон сууцны юуг бол фондыг шинжлэх ажлыг бас бид нар зарлаа шүү дээ. Тэр эдгээр чинь бол цөмөрөл гэхдээ тэрний шийдвэрийг та гаргана. Хэн нэгэн дараах зэрэг гаргана. Одоо өмчлөгч асуу шүү дээ. Одоо энэ орон сууцнд би өмчлөгч нэмчтэй ингээд дээрс юм гоожлоо хараа суугаад байх уу? Эсвэл би энд явах. Тэгэхээр эндээ бол би ахаад л одоо зүгээр юу яаж хэлэхэд бол манай иргэдийн өөрсдийнх нь хариуцлага санаачлал хамгийн чухал. Хэн нэгэн одоо хүн ирээд таны нэг би ингээ тгий гэж одоо хэллээ гэхэд эцсийн зөвшөөрлийг бол тэр өмчлөгч эргэн гаргаж эцсийн хариуцлага тань дээр байна. Тийм учраас энэ дээр их хариуцлагатай одоо бол нэг л би зүйлийг энэ завсрын ашиглаж хэлмээр байна. Тэр нь бол Улаанбаатар хотын иргэдийн орцоонд тулгуурсан иргэдийн асуудлыг шийдвэрлэдэг ийм одоо хот болохын төлөө хотын дарга бол маш одоо чин ирмэлцэлтэй байгаа. Хотын дарга бол. Тэгэхээр энийг бол гэхдээ яг одоо тусаж аваад иргэд нь өөрсдөө дэвтэртэй оролцох хэрэгтэй байхгүй. Иргэд нь одоо энэ
зам харгуу одоо муу тавьж байгаа, байшин барилга муу барьж байгаа ч гэх юм уу, үйлчлэгээ муутай газрууд эдгээр бол иргэд шүүмжлэх барих асуудал тодорхой чөлөөтэй байгаа шүү дээ. Тэгээ ийм юмдаа бид их идэвхтэй сайн хийгээд хин хэндээ шаардлага тавиад хин хэндээ одоо яах юм бол Улаанбаатар хотод хөгжих потенциал одоо боломж бол дүүрэн хотуудын нэг. Өнөөдөр газар нутгийн 73% нь барилгаж байгаа хот шүү дээ Улаанбаатар. 20 хэдхэн % барилгацсан. Тийм учраас энэ үлдсэж байгаа 70 хэдэн хувь дээр дэлхийн альч орны хувьд нүд нараа дээр гарах ийм хотыг байгуулж чадах бүрэн болцоо байгаа байхгүй. Технологинд бий болсон байна. Одоо гагцхүү энэ дээр бол хөрөнгө оруулалтын төсөвд татварын зөв бодлого, иргэдийн төвснаачлага ийм л юм хэрэгтэй байгаа байхгүй. Хотод чинь газар явахгүй л гэдэг одоо 70% нь барилга. 73% би бол зөв манай гэр оролт чинь бараг 60% барьчаад байна шүү дээ. Би бол Батуулдаг заримдаа хэлээд идэх шнэ. Гэр оролтондоо баярлалаа. Ягаад тэр Улаанбаатарт газрыг хамгаалаад үлдсэн. Төлөвлөлтгүй, зориултын бус ямар нэг тийм дараа нь өөрчилж болохын аргагүй юм болгочвол одоо өдөр голын намч одоо тэр 3 дахь захлагаас станцын хажууд нэг зөвшөөрлгүй хүн барьсан байшин одоо байгаа. 3 дахь байшин барьсан. Яг хажууд нь зам очиж зогссон байна шүү дээ. Нөгөө хүн хөдөлтгөө. Тэр бол одоо нөгөө төлөвлөгөөгөө хөгжих юм жишээ. Тийм ээ. Нөгөө талаасаа гэр хоолны дахин төлөвлөлт манай Улаанбаатар хотын хашаанд амьдардаг гэр хорооллын хүмүүсийн орлого ерөнхий эдийн засгийн потенциал нь өсгөж өгч байгаа. Ягаад бол газрын үнэлэмж нь өөрчлөгдөж байгаа. Гэр хооллын одоо имиж юу бол өөрчлөгдөж шүү дээ. Тийм учраас бол энэ бүхэн чинь бол хэдийгээр одоо зарим хүн шүүмжлэл удаан байна гэдэг гэсэн харьцангуй төрөн харьцангуй далаац ихтэй явж байгаа. Гэхдээ мэдээж хэрвээ одоо болцоо байдагсан бол энийг олон газар зэрэг ихлүүлээд иргэдийн орон сууцны хөнгөлтэй зээлийн системд хамруулад санхүүгийн зах зээлд ажлын байртаа уйж өгөөд ингээд Монгол улсын иргэд бол ажлын байртаа нэг моор хүсгэн зээлтэй нэг хүүхдээ сургачих аюулгүй яваад хөгжих 500 м-ийн зайд нэг баг сургуультай ийм болчих юм бол тэгэл одоо амьдралын хатж байгаа тийм. За яг үзэгчтэй өнөөдөр нийслэлийн судалгааны тамгын гадаа дараа гэрэл чөлөөтэй би ярьсан. Өнөөдөр нийслэлийн 375 жилийн тохиож байгаа. Иргэн танаас шалтгаална тийм ээ. Улаанбаатар хот манд хөгжүү соёлтой байх уу, дэд бүтцэн сайн байх уу, үгүй юу? Танаас асууж байгаа шүү дээ. Ногоон удааснаа эхлүүлээд одоо засаг дарга маань зэмлүүлэн та бүхнээс асуусаар байгаа. Тэгээд баярын өдрөө бас бидэнд цаг гаргаад хүрэлцээр ярьж суусан танд их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье. Хот маань улам гоё болох болтугай. Танд их баярлалаа. За баярлалаа. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа.